За сайн бацхан намайг Эрдэнэбаатарын Барцуурин гэдэг Ус аймгийн Бөхмөрсөмд Ачтнуур Дэвлаарлын байгаль газрын хамгаалтын захиргааны Бөхмөрөс хэрэгжсэн байгууламжлагч байна. Миний би 2023 оноос энэ Ачтнуур Дэвлаарлд байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа. Тэгээд эхнэр 2 хүүхэдтэй хамт амьдардаг. Миний хувьд бол манай Ус нурын айс оюун улсын тусгай хамгаалалтын газрын Тэргүүл Ямаат хэсгийн байгаль хамгаалагч Баринзан Эрдэнэбаатар гээд тэр одоо 37 жил ажиллаж байгаа. Сая Монгол орны шилдэг хөргөн байгаль хамгаалагч шалгарсан. Миний өвшийн Баринзан гээд 1974 оноос 90 он хүртэл Анги утгийн эрхлэгч байгаль хамгаалагч ажиллаж байсан. Тэгээд миний хувьд бол үй дамцсан ийм байгаль хамгаалагч юм байгаамаа. Оюутны бохирхол их уралдаа 2025-д оролцох гэж байгаа шалтгаан нь бусад тусгай хамгаалтын хамгаалтын захиргааны мэргэжилтнүүд байгаль хамгаалснаас туршлага судлах бүхний хийж хэрэгжилж буй ажлын талбар дээр ямар арга хэмжээ авч яаж ажилтдаг тэрийг өөр дээр тусгаж авч ажил хэрэг болох. Тэгээ бусдаа өөрийнхөө чаддаг мэдгээ хуваалцах. Тэгээд энэ чуулганд оролцох болсон шалтгаан маань 2030 онд байгаль хамгаалсан техник хэрэгсэл тооны төхөөрөмжөөр хангагдсан байх минь шоу ажиллах 100 харагтай болсон байх. Минь тусгай хамгаалтаар дамжуулж өргөх цагт байгаль хамгаалсан байр руу талбар 3 таслах постны байртай болсон байх. Тэгээд дөрвөн сумын бүх арга иргэдэн тусгай хамгаалалтын нутгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн ойлгодог, хамтарч ажилладаг байх. Бүхэнд бүгдээрээ байгаль хамгаалагч байцгаая.